За энэ хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маш чухал хууль. Бас бид энийг яаралтай батлах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ утгаараа дэмжиж байгаа. За тэгээд би өөрөө ч гэсэн энэ хуулийн ажлын хэсэгт бас орж ажиллах хүсэлтэй байна. Энийг уламжлая. За өнөөдрийн энэ хуульд нийслэлийн одоо ямар хүмүүс оролцож байна? Одоо нийслэл ажлын хэсэгтээ хуулийн энэ боловсруулахынд ямар судалгаа хийгдсэн бэ? За нийслэлээр нэг том судалгааны төв байд юм байлээ. Тэр төвийнхээ энэ бас оролцож байгаа юу гэдгийг асууя. За ер нь хуулийн маань гол үзэл санаа бол энэ хотхонд шинээр хороол хотхон барих үед тэнд заавал сургууль цэцэрлэг төлөвлөё. За өрхийн эмнэлэг төлөвлөё л гэсэн энэ гол зүйл байгаа юм байна. Тэгэхээр энэ одоо стандарт, норм, журам, дүрмүүд ингээ байгаа мөртлөө ерөөсө хэрэгжихгүй яваад ирсэн л одоо хамаг гол асуудал маань байгаад байна. Тэгээд сая ажлын хэсгийн хүн хэлж байна. Бас энэ алтаа хотхон ч гэдэг юм уу ингээд бид нар энэ дээр ингээд алдсан гэж. Тэгвэл одоо энийг ингээд нөхөж бариулах талаар нийслэл бас нэлээд санаачлагтай ажиллах юм шаардлагатай юм байлээ. За энэтэй холбоотой би зүгээр хамгийн эхлээд нэгдүгээр тийм хуулийн заалтан дээр энд бичсэн байна. Хот байгуулалтын тухай хуульд шинжилсэн найруулгад нэмэлт оруулах тухай гэдэг 12-ын 6-гийн 4-гээд 1000 хүртэлх хүн ам эсвэл 250 хүртэлх өрх тутамд 100 хүүхдийн багтаамжтай гэж ярихаасаа илүү орто гэж яриул бас зүгээр 100 хүүхдийн орто цэцэрлэг гэж яриад байгаа. За мөн 200 хүүхдийн багтаамжтай сургууль гэж яриад байна. За энийг бол бид нар сургуулийн зураг бол нэг зургаар хийгддэг болсон байгаа. Одоо боловсролын яам төр өөрөө хийгээд ялангуяа төрийн сургуулийг 320, 640 960 хүүхдийн ийм сургууль. За тэгээд бүр том сургууль 1200 гэдэг ийм зураг төсөл яам дээр боловсролын яам өөрөө захиалаад өөрийн одоо өмч болгоод одоо юу гэдэг юм патент болгоод ингээ гаргаад ирсэн байлээ. Тийм учраас одоо хамгийн доор хаяж хамгийн бага стандарт нь 320 хүүхдийн суудалтай гэж ингэж оруулах юм уу ийм найруулгын зүйлийг бол бас нэгдүгээр хэлжээ. За тэгээд гол санаа маань бол одоо боловсролыг 26 оныг боловсролыг дэмжих жил болгон зарлалтантай холбоотой сангийн яам, боловсролын яам, нийслэл ингээ хамтраад бүгдээрээ нэг тоон дээр л тохирсон байгаа. Энэ эх 3 жилд бол 108 сургууль 95 цэцэрлэг шинээр барья гэдэг энэ барих шаардлагатай. Энэ нь бол одоо сургалтын чанарыг дээшлүүлэхийн төлөө. За нөгөө талаас Улаанбаатар хотод байгаа тэр төвчрэл энэ асуудлуудыг бас хамттан шийдэхийн тулд энийг цогцоор аль талдаа ингээ хүлээн зөвшөөрөд гаргаж ирсэн байгаа. Тэгээд эх 26 оны төсөлт бол нэлээд төсөвт бол одоо бид нар сая хөгжлийн төлөвлөгөөгөө бид нар өөрсдөө танилцж хэлэлцсэн. Энд 45 цэцэрлэг 45 сургууль барина гэдээ орцсон байгаа. Одоо газар төлөвлөлт нь хаана байршлын өгдөх вэ гэдэг асуудал яригдж байгаа юм. Тэгэхээр энэтэй холбогдуулаад энэ хууль бол зайлшгүй яаралтад гарч ирж ижил энэ асуудлуудыг шийдэхэд зөндөө асуудал хуульгүйгээс болоод бас зөндөө асуудал хуулинд одоо яг юм тодорхой заалт нь байхгүйгээс болоод бэрхшээл тулгараад байгаа. За би энэ дээр одоо гол миний хэлэх гол мессеж одоо энэ талыг юу гэж бодож байна гэдэг асуумаар одоо хууль санаачлагчаас нэг зүйл байна. Хотхон нэг шинээр барих үед сургууль цэцэрлэгийг одоо барих зардлыг тэр компани өөрөө даана гэж ойлгож яриад ах шиг байна те. Алдарж ахлан гişүн. Компани өөрөө сургууль цэцэрлэгээр өөрийнхөө хөрөнгөөр барина гэдэг. Энэ бол ерөөсөө боломжгүй хэрэгжихгүй зүйл дээ. Би сая Казахстанд очиод судлаад ирэхэд энийг бол хотхон тэр сургууль цэцэрлэгийг компанид барьдсан байна. Харин дараа нь 5 жилийн дараа төр нь буцааж худалдаж авч төлөвлөрийг хийд юм билээ. Энэ зарчим ямар хууль санаачлагч Жоокын алдарж ахлан гişүн асуултанд хариулна. За алдарх гişүнт яг санал нэг. Та бол одоо олсрон салбарт олон жил ажиллаж байгаа. Бидний жаргал зовлон маш сайн мэдж байгаа хүн. Хуулинд ямар нэг хэмжээгээр чи өөр хөрөнгөний гаргаж зааж болохгүй. Тэгэхээр яг таны хэлдгээр чинь яарвал бидэрт нэг том хотхон хороолд улс компани газар гаргаад улс хөрөнгөний гараад сургууль барьж байгаа шүү дээ одоо хан улдургийн 23 дугаар хоонд. Энэгээрс явсан бол өөр үнэхээр хүчин чадалтай нийгмийн хариуцлагаа хүлээгээд сургууль барих болцоотой компани байвал барьж өгч болно. Тэрийг хааж болохгүй. Галаа гişүнэ. Тийм компани бол тэрийг хааж хаах хэрэггүй. Яг таны хэлснээр ус дараа нь худалдаж явах тэр эрх чөлөөг нь нээж өгч байгаа. Тэрийн дараа нь зохицуулж болно л гэж үзэж байгаа. Хуулийн дээр бол зөвхөн тоо ор тоо хэмжээг авруулж байгаа. Таны тэр ардагсан саналуудыг хүлээж авч болно.
За гал удрах гишүүн нэмж тодруулъя. За баярлалаа. Тэгээд ер нь бол яг хотхон дотор л одоо ерөнхий архитектор гэж хүн батлахдаа сургуулийг заавал ингэ шаардж байгаа. Тэгээ яг батлах үедээ заачаад тэр сургуулийг ямар хөрөнгөөр яаж барихгүй вэ гэдэг асуудал нь гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ дээр л одоо угаасаа одоо Улаанбаатар хот дүүрэг маань өөрөөсөө ингэ сургууль цэцэрлэг маш их хэрэгцээ шаардлагатай байдаг. Газараа олж чадахгүй байгаа. Тэгвэл одоо өнөөдөр тэрэн дотор нь газрыг гаргаад тэр компаниар нь өөрсдийг бариулах хэрэгтэй. Тэгвэл төсөв мөнгөнд нь хязгаарлалт. Өнөөдөр төсөвт бид нар 320 хүүхдийн сургуулийг хэдээр барих вэ? 960-ыг хэдээр барих вэ гэдэг нэг улсын төсөвт тусгасан тэр үнэн дээр шаардлага өндөр шаардлагуудаа тавиад ингээд хийх тал дээр бас энийг бас хууль дээр бүр энэ тусгаж өгөх ийм л шаардлагууд бас байна л гэж бодож байна. Тийм учраас энэ саналаа бас тодорхой хэмжээнд бичгээр болон ажлын хэсэгт орж ажиллаж өгье гэж ингэж бодож байна. За баярлалаа. За отхны Саранчулан гишүүн.